2014 онд манай дуурийн нэрт найруулагч Эрдэнэ Булгангой тэгсэн 90 дуучдын бас ур чадвар тэр техникийг бас харуулсан ганц юм одоо хүний монодуур бичье гэж. Ингэж бол ярьдаг байсан. Тэгээ харамсалтай нь бас өвгөн ах маань бас Тэнгэрийн оронд өвчлээ дуураа нэрт дуурийн найруулагч Эрдэнэ Булган зориулв гэж ингэж тавьсан ийм учиртай. Тайзны бүтээлийг ер нь олонд хүргэн гэдэг бол ганц хүний хийх ажил биш л дээ. Сэтгэл нийлсэн, гар нийлсэн ийм уран бүтээлчид цуглаж энэ дуур дээр ажиллаж байгаагаараа бол онцлог боллоо. Яг нэг уран бүтээлийн байгууллага хийж байгаа юм биш. Энд чинь нэг хэсэг бүлэг уран бүтээлчид өөр газраас цуглаж хийж байгаа болохоор бид нарт тэр цуглаж хийх боломж нь ердөө 3 өдөр байсан. Тийм учраас энэ 3 өдрийн дотор бүгдээрээ энийг нэг цогц болгож босгох хэрэгтэй болсон шүү дээ. Монголд ямар ч дуучин бүтэн цагийн энэ нэг дуурийг өөр ганцхан хүн игээд дүрд ховлаад ингэж явсан бас дээрээс нь чинь яг тийм тэгш хөгтэй зохиол биш байсан. Танал нэг гэж бодохоор орчин үеийн тэр хэллэгээр хийж байгаа болохоор энэ бол дуучны хувьд бол маш хүнд зохиол. Дөөр үжигдмэн театрын гоцол дуучин Отгон Бат маань одоо энэ цаг үед бол сайхан баритон холоотой сайхан дуучин итгэл эвдэхгүй бас энэ их богино хугацаанд энэ дуурийг барьж авч хийж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө бол энэ дуурийн театрын бас дуучин, дуурийн театрын өөрийнх нь ажлууд явж байна. 7 хоног болгоны өөрийн тоглолтууд байна. Тэрний хажуугаар бол энэ моно дуурийг бариад энэ богино хугацаанд ингэж сайхан өөрийн болгож гаргаж байгаад бас хөгжмийн зохиолчид талархаж байна. Энэ дуулаачны урлагт бол цаашдаа хүмүүсийн цаашаа орчин үеийн хөгжимтэй холбогдох нэг гүүр болж энэ зохиол бол үлдэнэ гэж бодож It's